Хөөе. Манай ээж өрг зэгээмээр ярилцлага өгсөн. Гашуун яриа. Магчхан. Би тийм гашууны юм дургүй. Үгүй ээ. Энэ тийм гашууны асуу юм биш. Ястай гоё нэвтрүүлэг. Найзуудаа. Банер театрт ирж жүжиг үзэхдээ намайг битгий муухаар харж байгаарэ. Би ч гэсэн бас амт шүү. Баярлаа. Болж гэнэ үү магчхан? За балчин алчин. Энэ бол миний ээж ган чимэг байлаа. Би Монголын хамгийн олон хүүхэдтэй эмэгтэй байна. Сайн байцгаана уу? За тэгээ би өөрөө 5 хүүхэдтэй. Би хүүхэлдэйн театрт ажиллаад 15 жил болж байна. За энэ хугацаанд маш олон хүүхэлдэйн дүрд тоглож, маш олон хүүхэлдэйг ингэж өөрийн гараараа амьлуулсан байдаг юм аа. Тэгээд өөрөө амьлуулдаг учраас хүүхэлдэй болгон маань миний хүүхэд гоё бүгдэнд нь ингээд гоё сүнсийн шингээж ингэж тоглоулдаг учраас бүгдээрээ миний хүүхдээ, миний гараар амьсан хүүхдээ гэж та бүхэнд ингээд тодтоод ярьж өгч байгаамаа. Одоо урлагт ажиллаж ийж ийм олон хүүхд төрүүлж болдгийм үү? Одоо наад би хаагаа анхаараач, таргалаа, дууслаа, жүжигчин хүн байж гэл ингээл зөндөө ийм комментууд ч юм одоо сэтгэл санал зөндөл ирнэ л дээ. Гэхдээ яг хөө тэгэл 5 хүүхэдтэй болсон байна. Урлагтаа бас зүтгээд явж гин. Төмний олон хүүхдүүдийг баярлуулад явж гин. Монгол улсын бүх хүүхдүүд миний хүүхдүүд. Тийм учраас олон хүүхдтэй ээж гэд нэрлсэн юм аа. Эрүүл Монгол хүн үндэсний хөдөлгөөн. Мэдээж төрөх болгонд эмэгтэй хүний бие галбар мэдээж яаж сайн байх вэ? Би ч одоо хөрхий хүүхдүүдтэй болохоос өмнө 46-7 кг байсан. Тэгээд би нэг танилтайгаа таарсан. За тэр чинь нэг 3 дахь байна уу гаргацсан байлоо. Намайг таниаг үлдээ би тэгээд хөөе хинэ гэд ингээд араас нь гисэн чинь хин блэ гэл. Тэр үед ягаад чим нэгээр би ингээд хин блэ гэл гисэн чинь хөөе нөгөө ган чимэг вэ штэ гэсэн чинь хөөе яана миний найзаа гайгүй юу би хаана гэж шууд асуусан. Тэр үед тэр хүнд ямар ийм бодол төрсөн бол гэд надад үнэхээр аимшигтай санагдсан. Миний найз зүгээр үү гэхээр нь ямар нэгэн өвчнөөс болоод юм уу намайг таргалсан юм болов уу гэж тэр хүн асууж байгаа нөгөө подтекст дээр айгүй ил байгаа байхгүй. Одоо чи хиттэй лээ гэл нас асуугаал. Тэгээ жүжигчин болох чи яасан бүр өнгөрцөн үү гэж ирээл. Тэгэл нэг жоохон сэтгэл эвгүй болол. Тэгэл гэртээ очивол нөгөө 3 харсан чинь хөөрхэд ийм 3 ягаад тэр хөөрхөн бяцхан зүрхэнд ертөнцийг би ийм олон өнгөтэйгээ ертөнцийг харуулж байгаа нь миний гавьяа энэ гавьяаг хинч мэдэхгүй байж болно зүгээр миний л гавьяа би өөртөө гавьяад би өөртөө ардын жүжигчин байхгүй ягаад гэвэл манай 5 хүүхэд чинь миний бүр фэн шүтэн бишрэгч мэдгүй тэр тураач гэдэг үгийг бол наснаасаа олон сонсож байгаа. Ер нь болоо тур. Наад турах чи хэдэн үг төрөөс хамаахгүй. Наа чи зүгээр хүний арчаагийн байдал. Арчаагүй del ерөөсө хоолоо сайж чадахгүй. Хоолоо ерөөсө хоолдаал хөдөлгөөн 30. Тэгэл нөгөө өөртөө явуулах гэж байгаа. Фитнест яв. Спиннигэнд яваач. Янзын. Ягаад тэр нөгөө миний цаг цагийг өөртөө тооцоолдгоо. Өөртөө нөгөө 5 хүүхэдтэй биш болохоор. Тэгэл байжангууд л нөгөө сөрөг комент сөрөг сэтгэлдлүүд юм ингээл орж ирнэ. Одоо хэдэн хүүхэдтэй болж байна гэл. Өө би 5 хүүхэдтэй болсон шүү дээ. Тийм үү. Урлагаа бүр хайцсан уу гэж байгаа шиг тийм ээ. Гэчтэй хүүхмөхөнтэй олигтой сүйтдэж биш. Наа чи ерөөсөө юу нэг харагдах байдлаасаа нэг том хөхнөөс өөр юм алхаа сүү байхгүй. Махан мөөм гэл. Махан мөөм гэж ярьд юм л шүү дээ. Ихэд бол би амар хэцүү байдаг байсан. Яг энэ миний биел байгаа юм байна. Биедл байгаа юм байна. Зарим хүнийг ч одоо ингээл хараад би амар гоё харагддаг шүү дээ. Гээл ингээл сүүгээ саагаал 2-3 юугаар нь гаргаал. Тэрийг ингээ харахаар ямар гоё юм тэр сүүнээс нь аваад хүүхдээ өгчих юм санагдал би өөрөө хөхүүл гэхээр юм гарахгүй. Яг тэр ситуац амар хэцүү байсан. Би ч 3 охинтой 2 хүүтэй том охин ээж би гадаад хүнтэй суучдаг юм уу гэл тэгж чинь. За яаж байгаа миний хөөж гадаад түнтэр суухаар яаж ийн гэдгсэн чинь ингээд гоё контент ингээд явах юм аа. Тэгээд яг ингээ контент явахаар гадаад хүнтэй гэр бүл болсон илүү гоё сэтгэл хангалуун гоё амьдраад ах шиг надад санагдаад байна гэд надад хэлж ин тэрний зөв штэ тийм биз дээ.
яг ингээд сошиал ертөнцөөр яаж ийн яг гадаадуудтай суусан манай монгол эмэгтэйчүүд маань аз жаргалаа дэлгээл те ийм байна, тийм байна, үнэхээр happy байна гэд ингээд яриад тахаар тэгсэн эсэргээрээ монгол эмэгтэйчүүд маань яаж ийн гэхээр эргээл нөгөө хандив гуйгаал олон хүүхдтэйгээ үлдчихлээ гэж зовж ийн ингэ зүтэр чинь тэнгууд тэр хүүхэд өөрт нь ямар төлөвшил сууж ийн яхар ухамсар байдал бий болж ийн гэхээр гадаад хүнтэй суучих юм бол happy байх юм байна. Монгол хүнтэй суух юм бол нэрээ зовх юм байна ч гэдэг юм уу. Ийм зүйлийг бас ингээд хүүхдүүдтэй бас төлөвшүүлмээргүй санагтаад байдаг миний хувьд. Тэгээд ээжүүдтэй хэлэхэд тийм хар сөрөг комментиг битгий ийм амир сэтгэлийн дарамтанд болж хүлээж аваарай. Тэгээд энэ хоромхон зуурах шүү ээжүүдээ.